Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Монгол Улсын засгийн газраас хойролсон Улаанбуудайг одоо аймгийн хэмжээний 750 тонн Улаанбуудайг авчирч аймагт одоо 13 суманд одоо засгийн халахны дагуу бол нийлүүлсэн. За энэ ажлыг бол зохион байгуулалтад татаж авах ажлыг бол аймагаас бол нэгдсэн зохион байгуулалтаар татсан. За энэ Улаанбуудайг одоо татсантай холбогдуулаад одоо ашиглалтын заавар юмнуудыг бол одоо бас малчтад үр өгөөжийг нэмэгдэл одоо илүү үр ашигтай ашиглах талаас нь одоо сургалтыг 15 сумын шуурхай штаб, хөдөө аж ахуйн засгийн мэргэжилтэнгүүд, багийн дарга нар одоо холбогдох албан тушаалтангуудтай бүрэлдэхүүнтэйгээр одоо бүрэлдэхүүнд зохион байгууллаа. Энэ сургалтыг бол Алж хөрөм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн багтай юм хамтарсан сургалт арга зүйг зохион байгуулсан. За энэ сургалт зөвлөгөөнөөс одоо үндэслээд одоо энэ малд Улаанбуудайг ашиглах заавар зөвлөгөөг бол одоо өгч одоо цаашид үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар одоо бас ашиглах талаар нь энэ арга зүйг хангасан. За энэ Улаанбуудайг бол үндсэндээ ашиглахдаа одоо няцлах, тэрэмдэх, чанах, соёолуулах, халуун бүлээн усанд одоо дэвтэх одоо юм бардаа эсгэх юм одоо аргаар бол одоо ашиглавал энэ хаврын цагт одоо малын тарах хүч одоо ургамлын шимт чанар мууцсан үед бол одоо эргээд малд юм шимт хижээл болохоор одоо юм Улаанбуудай байж байгаа. За энийг бол 100 гормоор ашиглахгүй бол эргээд малдаа бас хор нөлөө одоо болох, цацаг алдах тий одоо эргээд гидсэн дүүрэх гэх мэтчлийн юм эмгэгүүд үүснэ одоо зөв ашиглахгүй бол за зарим айлууд бол үндсэндээ нэг хуураагаар нь ашиглаж байгаа юм үзэгдлүүд бас нэлээд гарч байгаа учраас технологид энэ заавраар нь ашиглавал нэлээд юм үр өгөөж цайтай уургийн агуулмж өндөртэй ийм Улаанбуудай байж байгаа. Тэгэхээр энийг будааг нь бас дангаар нь биш хэвхтэй хольж ийм багсрамал байдлаар ашиглавал бас илүү үр дүнтэй. За бог малд бол 1-1.5 кг-аар за бог малд бол нэг 300-аас 500 г-аар одоо өхөн бол энэ одоо тижээлийн уургийн агуулмжийг тухайн малд нөхөх юм боломжтой. За дээрэс нь энийг өглөө ороод тижээхээс гадна бас өдөр 1-2 удаагийн давтамжтай тогтсон цагт тогтсон 7-оос 14 хоногийн хугацаанд бас тижээх арга хэмжээг авбал бас мал өөрөө тэнхрэх юм давуу талтай гэдгийг хэлэх байна. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.